Одоо манай үйлдвэрийн хамгийн том давуу тал ерөөсө 100% байгалийн гэдэг юмыг л гаргах. Ямар ч тийм химийн бодисгүй, холцгүй гэдэг. Эрүүл мэнд талаас. Ер нь хөрсний услаас зээл аваад хөрөнгө оруулалт уу? Эргэлхөрөнгө? Хөрөнгө оруулалт. Тоног төхөөрөмж одоо бид нэр Булган аймгийнхаа 6 суманд сүүл цуглуулах танк тавьчихсан. Тэгээд сүүлээж авч. Тэр танкууд хөргөлтийн систем тэгээд энэ тоног төхөөрөмж сүү хариуцгал гэдэг юм одоо аваад. Нодлонгоос хойш сүүний урамшуул 500 байгаад 1000 төгрөг бас нэмэгдсэн. Тий. Сүүний урамшуул авж байгаа тий? Авж байгаа. Одоо өнгөрсөн жил ихэд манайх 389 мянган литр сүү малчтаасаа татж авсан юм. Тэгээд тэр бүх малчид маань одоо ингээд сүүгөө өвлийн цагт өгөөд урамшуултаа хамрагдаж явж байгаа. Тэрэндээ их дуртай байгаа. Урамшуулда малчид авж байгаа юм байна тий? Тий, малчид авж байгаа. Одоо нөгөө үйлдвэрт өвлжээж л урамшуулж байгаа одоо болж байгаа шүү дээ. Тий. Таван төхөөрөмжс нөгөө хөнгөлт хамрагдаж байгаа юу тий? Хөнгөлтөнд хамрагдаж байгаа. Одоо хөрсний өслийн хүрээнд чинь 428 төрлийн одоо таван төхөөрөмж хөнгөлт үзүүлж байгаа шүү дээ. Тий. Одоо тэр нөгөө гайл мailing дотроос хөнгөлттэй явж байгаа. Тий. За 2027 он хүртэл хэрэгжиж байгаа. Тий. Одоо ер нь бас дэлгэр цаг сүү гарах гээд малчид их холбогдож байгаа. За таних ер нь сүүгийн жил хэдэн төгрөгөөр авах вэ? Хэр их авах вэ гэд. Бид нар бол малчдад хэлж байгаа. За тухайн үед сүү гарахаар зах зээлийн ханшаар бид нэр сүүгээ татаа авнаа хэрэгээ байгуулад тэгээ өвлөн таадаг сүүгөө өгөхөр нь сүүний урамшуулт нь хамруулнаа. Тэгээд бид нэр энэ өргөтгөлөө хийгээд 389 мянган литр өснөгээд 555 мянган литр болгоёг зорж байгаа. Тийм учраас малчтайгаа бид нар таад төгссөн хэмжээгээр өгөө. Тэгээ бид нар тэрийг аваад боловсруулж чадна гэдэг байдлаар харилцаа байна. Хөрсний өслөөс зээл аваад хөрөнгө оруулалтыг хийгээд сум орон нутгуудаа бас сүү хүлээн авах төхөөрөмжөдөө байрлуулад илүү маркетингд анхаарал борлуулалт аягүй сайн явж штэ. Тэрний хажуугаар одоо бас болгоомжтой асуудал байна уу? За бидний хувьд бол энэ сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд бол маш нарийн ажиллагаатай. За энэ дээр хоёр толгомцоо асуудал байгаа. Нэг нь юу гэхээр нарийн мэрэгжлийн боловсон хүчин. За энэ маань мэдээж орон нутагт хаасайг бол бас хомсдолтой байгаад байна. Хоёр дахь юм бол нарийн мэрэгжлийн зас орчин. Одоо энд маш эрчимжтэйгээр өдөрт 10-20 тонн сүү үрж идэг. Энд нэг саатал гарахад шууд ирээд засах зас орчин байдаг. Цаг хугацаа алдах гээд тэрнээс хамаарат үйлдвэрлэл ингээд зогсох тийм аюултай болчиход байгаа. Тийм учраас бид нэр одооноос ингээд судлаад одоо компани хувь хүмүүсийг судлаад гэрээ байгуулж ажиллая гэдэг. Тийм нэг хоёр асуудал байна. Бид нар бас энэ том төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулаад брэнд бүк шинжилж байгаа. Тэгэд энэ үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжөө 100% шинжилээд энэ үйлдвэрлэлийн өргөтгөлд нэрийн барааны дэлгүүр гэдэг. Тэр дэлгүүрээ нээгээд тэгээ ер нь их томоохон өөрчлөлтийг хийх гэж зорио явж байгаа. За амжилт. За баярлалаа. Тий, би 3 жилийн өмнө ирэхэд бас энэ үйлдвэр маань бас яг гоё эхлээд явж ирсэн. Одоо энэ эргээд ирсэн чинь маш их тоног төхөөрөмжөд тавьсан байна. Тий, ер нь жил болгоо нэмээд. Тий, нэмээд тий маш олон болсон байна. Дараа намайг ирэхэд бол бүрэн автоматсан байж байгаа юм. Бүгдийг тавьсан байх нь байна шүү дээ. Тэгээ бүгдийн 100%. Тэгээд дээр нь хөдөө аж ахуйн кластер одоо үйлдвэрлэл байгуулсан. Тий, бүр ингээд хижээлийн бүр үйлдвэртэй 50 га маа таваад бүх асуудлаа өөрсдөө 100% шийдэх нь шүү дээ. Энэ том ажил намж төсөө.